Сайн байцгаана үзэгчдээ. Манай Дээдлэг Иргэн тойронд подкастын маань ээлж дугаар инхүү эхэлж байна. За манай өнөөдрийн подкастын өрөөнд Натур Багс клубын хамгийн залуу тамирчид болох Либор Батбаяр болон Төвийн агч Анд нар хүрэлцэн ирсэн байна. За манай урилгыг хүлээж аваад ирсэн баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. Өрсөндөө баярлаа. За урилга явуулсанд баярлалаа. Зэнд очиж янд байна. Манай өнөөдрийн подкастын хамтарч байгууллагуудаар Голланд банк, Social Pay, мөн эрүүл мэндийн ус, Доктор Ватер, мөн Хушхан, мөн Lime брэндүүд хамтарч ажиллаж байна. За сонин сайхан юутай байна хоёроо. Юмгүй тоглоол бэлтгэлээгээл байж. Лиг эхэлсэн гоё байна. Гоё нөө. Зорилготой хүрсэн бас гоё байна. Батбаярын хувьд энэ жил анх удаага дээдлэгт орж байгаа. Анандын хувьд Хоёр дахь удаага тий. За анхны сэтгэгдлээс эхлэе тий. Анхны сэтгэгдэл хэр байна да. За яг дөнгөж орж ирсэн болон хоёр дахь одоо удирлаа үзэж байгаа. Батбаяраас эхэлчихэ дөө. За анх удаа лигт ороход ер нь амар их гоё байсан. Тэгээд талбай дээр анх гарахад бол амар сандарт юм билээ. Яаж холбогдож ер нь одоо яг энэ Натур Багс гэдэг клубт орсон бэ? Би өмнө нь Залуу Монгол тэгээд клубт Отгонбаяр багшийн доор хичээлдэг байсан. Тэгээд нэг хэсэг волейболоо болцсон байж хагаад зунаас мөнгөчүүн найз манаа дуудаад хүрээ дээрээ тэгээ очиод бэлтгэл хийгээд шалгуулад тэгээ ер нь бэлтгэлд нь хамрагдаж явж байгаа тэмцээн уралдаанд ороод дээдлэгт орсон. За тэгээд ямар байд юм бэ наа? Маргааш яг тоглолтод ор. Тий. Лигийг өмнөх 11 сарын 2-нд манайх тоглосон шүү дээ. Нэгний орой унтаагүй шүү дээ. Гүр маргааш бодогдоод байгаа юм чинь. Яах вэ? Ийх вэ гэл. Талбай дээр гарах уу? Тий, гарах үгүй бол гарвал яана баахан хүмүүс үзэж байгаа. Амар их юм бодогдт юм бэл. Нөө 10 жил чинь нөө хичээлийн шинжил эхлэхэр те яг ингээ хувцас бэлдэрч тавьчаад. Ерөөс ингээ нойр хөрөхгүй ингээ Тэр мөр бол юу ч юм бэлээ гэж бод. Тэрнээс илүү юм. Тэндээс амар. Юу бодогдох вэ одоо тэгээ яг дөнгөж орох гэж байгаа хүнд те одоо жишээлбэл магадгүй те Натур Багс багийн фэнүүд намайг яаж хүлээж авах бол ч юм уу те эсвэл би алдах болов ч юм уу ер нь ямар хөө бодлоод амирх төржсэн бэ? Тий, ер нь тэгээд талбай дээр гараад яг өөрөө хийх ёстой зүйлээ хийгээд алдаа гарахгүй л хичээе гэж бодсон. Тэгэл гайгүй л явж энэ даадах. Яг Селинаас ороод коуч алив гар гээл доотоход яг юу гэж бодож гүйсэн. За одоо л чи гаална. Тэгээд жоохон яг халаалт дуусаад жоохон хөрцөн байдаг болохоор жоохон юу. Жоохон талбай мал байгаа мэтэр бөмбөгөө жоохон. Гэтэ жоохон халаалт хийж байгаагаар бол бас арай гайгүй. Бас сэлгээний тамирчид нэрээ тэгдэг бах те. Одоо тэр чи яг халаалт хийж байгаа л одоо сэлгэнээс дууд хүртэл яг тэрний дөрвөлжин дотор зогсож идэв штэ. Гинт дуутахаар бас жоохон юугүй. Гинт дуудахаар Чичээл. Зарим өөр ингээд өөр дэш яарсан намайг дуудлах бах тоо гэж бодсон байх таа чинь те. За, Анандын хувьд. За яг анхны сэтгэл хэрвээ те бас хоёр дахь хөлрөл өөр байдаг юм байна уу? Яад юм бэ мэдрэмжийн хувьд? За миний хувьд ялч нөгөө найдлан залуучуудын улсын аваргаар дуудаад намайг жоох манай багийн эзэн жоох маань дуудаад чи ямартайч ингээ залуучуудын улсын аваргад ороорой гэд тэгсэн. Тэгээ би шууд хичээл ном бүх юмаа хаяад ингээ хинтээс хүрээд ирж байгаа юм. Тэгээд манай хтэд зансаа гараагүй болторсон л та. Тэгээ би яг за ингээ тэмцээнд дууссан юм чинь буцъя да явъя да гэд цэгээ нөгөө одоо Түмэгтэйгээ манай багийн Алекс Сэрэнбаатар ах маань байсан. Тэгээ би цэгийн ахраа залгаад за хаа би ингээ явлаа шүү тэмцээнд дууссан юм чинь гэсэн. Юу яриад байгаа лифт орно штэ. Шууд наваг тэгсэн. Тэгээд бас тухайн үед жоохон гайхаад бас айгүй гоё догдолсон. Тэгээд энэ зунжингаа бэлтгэл хийж гаад одоо лиг эхэлсэн. Тэгээд манайх сая залуучдын улсын аваргаар ямартайч амжилттай манайх залуучдын улсын аваргаас л ганцхан медаль авч байгаагүй. Тэгээд тэр амжилтаа дээшлүүлнэ. Юугаа медаль авнаа гэж зорилготой явсан. Тэгээд ямартайч аваргын төлөө гарч ирээд хоёрт орсон байгаа. Вау, за баяр хүргэе. Амжилтаа бас дээшлүүл маш сайн дээшлүүлж чадсан байна. Амдын өнгөрсөн жил шинэ багт үрдээд яг шинэ багтаа ороод анхны одоо
бүр медаль авах байхдаа бүр авраг авсан шүү дээ. Яг тэр авраг авсан мэдрэмж юу шууд анх ороод эхний жилдээ авраг авчаар ямар шиг мэдрэмж төртэй юм бэ? Үгүй бас жоохон эвгүй. Үгүй ямар ч тач тэгээд нөгөө нодлон бол нөгөө тэмцээн үзүүлэх зорилгоор яг нөгөө 16-тай байсан шүү дээ. Тэр нодлон бол 16-тай эсвэл 16-тай намайг лигт авч ороод ер нь ингээд цаашдаа клубын маань ирээдүй болоо явнаа гэж чи бэлтгэлээ хийгээд хичээгээд явна шүү гэж тэгжсэн юм. Тэгж явж хаад тухайн үед бол нэг тэгж гараа мараанд бол гарч марахгүй бараг солилцоогоорч гардггүй байсан. Яг л бэлтгэлээ хийгээл ингээл явж исэн. Тэгээ энэ жилийн үед бол арай өөр ингээд тоглолтууд дээр арай гараанд гараад зарим тоглолтууд дээр 3-4 партаас бүтэн тоглоод энэ жил л айгүй дээшсэн байгаа. Шат дахиад шүү дээ. Эхлээд галбаа уур амьсгал мэдрүүлж байгаа л тэр жаа ингээд дасан зохицуулчлаа. Одоо болохоор ингээд бага минут дулан бүр нэмэгдээд яваад байна те. За тий өнөөдрийн хувьд болохоор бид нар ер нь нэг юм сэдв хамаарахгүй гэхдээ хэдүүлээ яг амар гоё спорто базаа те спортын тамирчид ер нь ямар байх ёстой юм гээд айгүй гоё чөлөөтэй ярилццгаая гэж бодож байгаа шүү. Ялангуяа энэ одоо залуу одоо ингээд одоо гарч ирж байгаа тамирч гэж ярьж байгаа шүү дээ. Энэ тамирчид ер нь яг юу хийж туулж иж ингэж одоо лигт ордын те одоо энэ жоох хөвгт одоо волейболч бол ялангуяа өсвөр насны хөвгтүүд маш их үздэг спорт. Тэнгүүд тэр талаар гоё бүдүүр гоё нэг нэг ярилцлаа. За тэгэхээр надад нэг асуулт байна. За мэдээж одоо ингээд та хоёрын хувьд хүүхэд насаа те яаж өнгөрүүлүү те яаж одоо энэ спорт руу оров доо гэдгийг нь бас эхлээ сонсчээ гэж бодож байна. За батбарээс эхэлж. Ер нь багадаа ямар хүүхэд байсан бэ? Хэр сахилгуу байсан бэ? Багад нь юу гэж хочилдог байв та ч юм уу гоё дэлгэрэнгүй ярьж. Хочвол тэгэл зөндөө штэ ах их ч юм уу. За. Амар сахилахгүйсэн штэ. Тэ үү? Бүр амар. 1-ээс 5 дугаар ангитай захирлын өрөө 7 хоногт 2 3. Тэгэл дундаа ангитай бүр ихсэл 6 дугаар ангитай ороод нийгмийн ажилт эдрийг танихгүй штэ. Нийгмийн ажилтан сайн уу агаа маа. Захирал нөхөрлөж танихгүй агаа маа гэж явал. Тэгэл нэг хүүхдүүдийг их шоглдог байсан. Амар шоглдог байсан. Тэгэж өнгөрөөж байгаа л тэгээ нэг анх сургуулийнхаа багшид волейболын спортоор хичээллээ гэж орж ирсэн. Өөрөө шууд уу? Тий. Нөгөө аав манай аав жоохон бас волейбол тоглодог байхгүй. Аавыгаа хараад юм гоё юм байна гэл. Тэгэл жоохон дурлал орсон. Тэгээд бас болсон юм аа. Тоглолт нь. Тий. Яагаад бэл? Үгүй яах тэгэл муу айгаад исэн. Тэгэл нэг л болж өгөхгүй. За энэ хоёрын оронд ээж хаар юм болий доо гэд. Хичээлээ жоох хийгээд бодоо гэж яагаад карантинсэн шүү дээ. Тий. За. Карантинлаад 2 жил карантинлахад би нөгөө уцгүй байсан байхгүй. 2 жил тэгээ бүр хийх юмгүй. Тэгээл бүр ингээд гэртээ бүр сүнээгаал гадаагаш төрнийхтэл ингээл байж байгаа л 10 дугаар ингээд яг анх удаа ирэл тэгсэн юм нөгөө миний би бүр шал өөр болцсон. Бүр өөрөө ч нөгөө толин тараагүй явж байгаа. Гинт ингээл харсан чи бүр юу вэ гайхал аав ээж хүртэл гайхал ах ихнэр бүр гайхал. Тэгээд нэг сумынхаа тэмцээнд орсон юм аа. Тэгээ орсон чинь бүр нэг шал өөр болчихж байгаа. Би хөгцсөн чинь тэгээд манай ах одоо ийм байгаа дээр наавд өөр том клуб руу оруулаад гээд Залуу Монгол руу очижсэн байхгүй. Тэгээд анх Хотгон баяр өгч төр очиод тэндээс хойш хичээлж явж байгаа давтлагч байсан шүү дээ анх. Оо тийм үү? Тийм шүү дээ. Тэгээд давтлагч болоод тэгээ явж байгаа наад би жоо хурд хөдөлгөөнтэй тэгээд байж байгаа 11 дугаар ангийн намар анх багш нөгөө говь сөмбөрлөө ах нартайгаа нэг тэмцээнд тавьчаад иргээ намайг ээлэр анх явуулжсэн байхгүй. Ах нарын хувьд бол тэгэл ээл болчихно л да тий. Тий, тэгээд ээлэрээ бол тэрийг бас багш хараад ах нараас хараад өө эн чинь ээл болж магадгүй юм шүү дээ. Тэгээд тэндээс ээл бол ээл бол нэг 2 жил л болж байна даа. 1 жил хаах хэрэгтэй. Суралцах зүйл зөндөө байгаа тийм. Зөндөө. Жог одоо бол туршлага багтаа л байгаа ээлхэ байрал дээр бол. За Ананди хорвоотой танилцсан түүхээс сонсоо. За миний хол тийм би нөгөө хиндидээ одоо хүртэл сурдаг. Одоо би 12 дугаар анги байхгүй. Тэгээд тийм сахилахгүй махилахгүй бол байгаагүй. Угаасаа дээр 2 ихчтэй. За ойлгомжтой. Тэгээ 2 ихч маань ялч өөлөл тоглолдог байсан. Тэгээ 2 ихчээгаа ер нь жоохон дайгуу очиж үздэг байсан. Гэтэ би тоглолтыг бол сандгүй. Зүгээр л яхаа очиж үздэг байсан. Тэгж явж хаад 6 дугаар ангитаа мандада анхны багш нэгдүгээр сургуулийн эмийн тамирын багш дээрээ очиод
тэ волейболын секцэнд явж эхлээд гээ явж байгаа. Тэгээд тэрний дараа корона мороно гээд нэлээд завсарлаад тэгж явжгаад корона дуусаад юм эхэлсэн чинь нөгөө тэмцээн оролдон болоод эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо нэг мэдээж нөгөө хинтэйг болохоор аймагуч нөгөө нэг шгшээ гэж сонгодог. Одоо 16-гийн шгшээ 18-ийн шгшээд ингээ хүүхдүүдээ аймгийн аварга хийгээ сонгодог. Тэрэн дээр би бол ордгүй байсан юм аа. Шгшээд орж чаддаггүй байсан. Тийм би угаасаа нөгөө нэг амар бүдүүн бүр ингээд үсэрдгүү зүгээр нэг юм байсан аахгүй. Тэгээ би яг ковидын дараа тэгээд хээрийн бэлтгэл гараад амар тураад бас өндөр болоод Хэрэн бэлтгэл нь хэр удаа явсан? 21 хоног явсан. Тэгээд тэр чинь угаасаа бүр амар нөгөө нэг шөн мөн ингээд бэлтгэл хийж байгаа хгүй бас 2 3 цагт магт. Тэгж явжгаад амар тураад өндөр болоод дээрнэ. Тэгээд сая 23 онд манай хинтэд идэрчүүд болсон аруулсан 18 насны. Тэрнийхээ шгшээд нэг юм багтаад бөөн хөөр ямар анхол ямартай зүгээр аймгийнхаа шгшээд л орох зорилготой. Тэгж явжгаад арай гэж шгшээдээ орчиж байгаа. Тэгээ улсын аваргаар гарааны нам хасаар би өндөр тоглогч байхгүй юу. Тэгээ нам хасаар тоглоод намаагаас байхгүй за чи өндөр би нам хас болж байгаа. Тэгээ би явжгаад хүрэл аваад тэрнээсээ. Тэгээ явж исэн хүүхдийг наадам болно гэж 100. Тэгээ нөгөө нэг 2000 идэрчүүд чинь тэр үед нөгөө 23 онд 2005 оноор байсан байхгүй юу. Тэгээ дандаа 5 оныхаа ах нартай тоглож байгаад тэгсэн чинь ах нар нөгөө нэг 6 сард гэхээр ээш миш яваад өгсөн. Тэнгүүд нь болоо. Тэгээ би ганцаараа үлдээд нам хасаад нэгээд хүүхдийг наадамд явж байгаа юм. Тэгэл манайх хувьд пас ирвэл дандаа нам явдаг би явдаг. Тэгээд тэр болгомаа салсан оноогоо салгаад тэгж явж байгаа тэр тэмцэнээс нөгөө нэг Монгол Зүүн Азийн наадам болно гэд. Нөгөө 17 насны шгшээ сонгоно гэд. Тэгээд тэрний сонгон шалгуулалтан дээр очиад тэгээ ямар ч орсон шүү гэд дуудсан бэлтгэлд нь. Тэгээ 100 бэлтгэл хийж гаад Зүүн Азийн наадамда тоглолцоод тэгээ бас тугчаар ажилласан. Гоё юм бэлээ. Сэтгэл айгуу гоё исэн. Нөгөө нэг Монголынхаа тамирчдыг төлөөлж тангаараа өргөсөн. Тэр нь бас амар гоё. Тэгээ тэр Зүүн Азийн наадмаас нөгөө бүх аймгийн хүүхдүүдээс шгшээгээр авч байгаа байхгүй. Дандаа ганц хоёр шгшээ болцсон. Тэгэл зунжангаа бэлтгэл хийж гаад бидэд хүрэл авсан. Тэгээ хүрэл авчаад тэгэл за тэр тэмцээн 8 сар дуусаад за 9 сар гэж хичээлээ хийжсэн чи 10 сар гээл залуучууд болол ингээ яваад гэсэн. Одоо би хүртэл хичээл байхгүй. Одоо хүртэл нэг хичээлдээ суугаагүй 2 жил болж байна. Тэгээ манай хинтгийн сургууль намайг ойлгож байгаа, дэмжиж байгаа. Тэгээ өөрөө хариуцах юм бол өөрөө тэгээ өөрөө мэдээ явдаа л гэтгсэн байна. Тэгэхээр хичээлээ гэрээрээ хийж байгаа гэсэн үг. Ер нь бүр таг хийхгүй нөө. Ер нь хийхгүй. Яг надлан би нөгөө нэг уурхайчаар нэг сурсан. Тэгээд за нэг 2-7 хоног сурсан баг. Тэгэл яваагүй. Батөрийн бүр инээд нэр хичээж би хичээж яваагүй 2 жил болж байна. Яг гэрээрээ хийгээч. Тэгэл бэлтгэлгээл тоглолт ингээл явж байгаа. За Батөрийн үед үл сургуулаа зохицуулж байна. 10 жилдээ бол тэгэл ангийн багш бол зүгээр шууд яв л гэдэгсэн. Оюутан болчих хэцүү мэн ятраgat. Яаж багш болгон дээр очиод ингээд гуйгаал зарим бүр зөвшөөрөх ч гэдэг. Гуугаад гэдэг нь яаж гуйх вэ? Юу гуйх вэ? Нөгөө тэмцээнийхээ юг харуулаад тоглолтоо өдрөө. Тэгээ байрлж ийшээ натур өдрлөө явахаар бол манайх ингээ явахаар болчлоо гэшээ 7 хоногийн жилээ аваад. Хэлэхгүй бас явчвал тасаар аваад тэгээ дүүмөн гарахгүй. Хэцүү гэлээ. Тийм баг тийм. Батөрийн үед нэр ямар сургууль ямар мэдлэр сурд юм бэ нэрэ? Би одоо мобист сурж байгаа дасгалжуулагчаар. Зү. Юуны дасгалжуулагч? Юугаарч болж болно. Өөрөө төгсөөд сонгоно. Ер нь тэгэл волейболынхаа дасгалжуулагчаар л юм. Сонсонгууд тийм нэг юм тэг санагдлаа. За ананды хувьд болохоор бүр 12 одоо ингээ хайцсан. Тэгэхээр чи дахиж 12 дуу сурах юм уу? Ер нь яаж төгсөе гэж бодож байна? Сурахгүй. Төгсөн ямар тааш төгсөөд явна тий. Тэгэнгүүт за одоо жишээлбэл ингээл Батөрийн хувьд те волейбол одоо ингээ оюутан болчингууд ингээл бүх багш нараас ингээл авах хэцүү гэл тэгсэн шүү дээ те чөлөөнөөс гадна хичээлээ ер нь яаж зохицуулж юм хичээл номоо бас хэрсэн ойлгож байна. Ер нь золиос шаарддаг юм байна уу? Амар шаарддаг шүү дээ. Хичээлээ тэгээд хийж амжаагүй бол тэгэл найзууд руугаа явуулчаач ингэчээд намайг аргалаарай гэж хэлнэ шүү дээ. Гэтэ спортын сургууль мөртлөө юу яахгүй юу? Ер нь нэг спортер хичээлж байгаа юм залуучууд тийм. Мобилч спорт бие дэвний сургууль өстэй тийм. Тэгээд нөгөө багш нар ойлгоод явуулна. Тэгэд ойлгохгүй багш нар яг юу ойлгохгүй.
Хилээгүй найзуудаараа хэлүүлнэ шүү дээ. Мартчих шүү дээ. Гинт ингээ явж байгаа ч бүр ингээ тасаар шууд авч байгаа. Тэгээд жоохон лигт орсон гэд мэдэгдээд ирсэн чи бас жоохон харьцах нөөр болоод гэж байгаа юм аа. Яв гэлээ. Тэрний зүгээр л волейбол тоглодог хөх юм шиг байна л гэж боддоо. Ааха. Та хоёрын хувьд одоо ингэж байгаа аахгүй юу? Батбаяр, Ананд хоёрын хувьд ингээд нэг юм зан характерын хувьд би ингээд юм бэлтгэл хийж эхэлснээс хойш юу айгу өөрчлөлт гарсан юм шиг санагдаж байна. Одоо жишээлбэл за зан характераас гадна би бэлтэртэй хүний хөгжил талаасаа бүр амар өөрчлөлт гарсан юм болов. Миний ойлгож байгаа за Ананд бол жоон төлөвшсөн юм шиг байна. За Анандын хувьд болохоор би бэлтэр бол үнэхээр өөрчлөгдтэй. Тэгэл тэр нэг 21 оны хугацаанд амар өндөр болоод нэлийн турсан гэдэг чинь бүр амар шаргуу хичээлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр нэг одоо хэцүү болон хэцүү одоо тийм нөхцөл байдлууд байсан уу? Бэс. Тэг тийм ингэж өөрчлөлт гаргахын тулд ч юм уу. Одоо нэг юм хүүхэд насны одоо нэг тийм хэцүү зүйлүүд эдэр шүү дээ. Шахалттай байсан ч юм уу. Анх залуу Монголд ороод U17 гэдэг тэмцээн яг 8 сард анх олжсэн байхгүй. Тэгэл ээж аав анх тэмцээнд орж байгаа гэл ирж үзээл. Тэгээд би бүр сэлгийнээс гардгүй байсан байхгүй. Тэгтэл амар ингээд сонирн болт шүү дээ. Ээж аав ирж үзээд идэг. Гарч чадахгүй. Тэг яг тэр үед л ингээд амар нэг болимор санагдаг. Амар шантардаг байхгүй гэдэг. Тэгэл юм тэгэл өөрөө л хичээсэн л дээр дээ. Тэгээ яаж давж туусан? Яаж гараа болсон бэ? Ер нь яаж гараа болсон бэ гэвэл нөгөө гадаа тэмэрчтэй бичлэг амар их үздэг байсан шүү дээ. Тоглолтыг бүр ингэ үзэл. Тэгэл пас авж байгааг нь ажиглал тэр хөрөлний байрлал эднэрийг хараал. Тэгэл ер нь тэр нөгөө ээл болоход биеийн хүч амар чухал. Тэгээ би нөгөө карантинаар хазаар нөгөө биеийн хүчийг сайжруулсан байсан. Тэгээ тэр амар даваа тал болсон байна. Суур аягүй сайтай харагдав. Тэгээ суур аягүй сайтай. Тэгээ манай аав өвөө ч нөгөө хөнгө атлетик хичээлдэг байсан. Өвөө усын 3 удаагийн авраг. Тэгээ бүр нэг генесээ нэг амар хурдан спорт удамтай юм биш үү? Амар хурдан гэдэг. Ер нь ямар ч ажил хийсэн мөр ингээ гэлцүүлчих. Тэгээ тэндээс болоод ер нь тэгээд бас бэрчих гээд байна. Сая хурдан хөдөлгөөнөөс болоод оо. Ер нь жоохон ер нь гэрээ ажил мэлж гэсэн хурдан доо ер нь. Тий ер нь тэгэл бараг 30 минутанд бүгдийг гэлцүүлчих шүү дээ. За Ананд тэр 21 хоногийн хээрийн бэлтгэл хэр хүнд байв? Ер нь яаж аад хээрийн бэлтгэл рүү явчваа тий. Тэр юу болов? Тэр ямар эргэлтийн цэг байв? Тэр юу нэл амар хүнд бэлтгэлжсэн. Яг нөгөө Дэмбэр сайхны алтан сүх гээд нэг хөнгөний багш байдаг байсан. Одоо ихтэй байхгүй л насаар өнгөрцөн. Тэгээд яг тэнд очиод бэлтгэл хийхэд бол бүр амар байсан. Бүр ингээд яг бүр амар. Яг нэг Гэхдээ зүгээр л ингээд дандаа гүйж явах хэрэгтэй нүдэнд нь. Бараг алхахгүй ингээд шогсож явах. Тийм шогсож явах хэрэгтэй. Тэгэл бараг зүгээр сууна гэж байхгүй. За хоол идэхдээ нэг юм тухтай сууж байгаа юм. Яг нэг тиймэрхүү. Тэгэл өрөөндөө ороод зүгээр дэрэн дээр толгоогоо тавиал хоёр буцааж оролцчихдаггүй тэгээ шууд унтаад. ятраал. Тийм бүр амар ядарч. Тэгэл 5 минут ч болох, эвтэл 5 минут ч болох тэгээ шууд унтаад. Тэгэл өглөө болгон 6 цагт тосч бэлтгэл хийн. Тэгэл өдөр ахаал хийн. Орой ингээл гадаа мадаа тэр шиг нөгөө 100 болохоор хийж болох бүх газар хийж байгаа байхгүй. Яг тэгэл амар өөрчлөгдөд. Яг тэрийнхээ донд бол ихтэй өөрчлөж чинь дөөр мэдрээгүй турж мурчаа гэдэг. Яг зүгээр дараа нь зурагтай харьцуулаад яг ингээд дуусчаад хинтийн төв нөгөө хинтийнхаа суманд гарч байгаа байхгүй. Яг гэртээ ирчээ харсан чи бүр амар өөрчлөгдсөн. Ваа, хоёр чи ер нь хоёр дахь амар үлдээлээс нэг нь карантинаар амар үлдээлтэй, нэг нь 21 он. Хүн өөрийгөө өөрчлөх байгааг мэддэг байхгүй. Мэддэг. Тэгээ хүн ингээ харж иж хэлж өгнө. Тэгээд гинт өөрийгөө харангуут нэрэж тийм юм. Өмнөх зураг мөрөгтэйгээ харьцуулахад бүр амар өөр харагдав. Би ч бүр амар турхгүйсэн. Харин тийм юм байлээ шүү гэхгүй. Хүн бас таргалж байгаа мэддэг юм. Ерөөсөө яг энэ таргалах турах процесс яг нөгөө батарей хэлж байгаа шиг те хүн ингээ мэдгүй ингээ өөрөө яваал байдаг. Тэнгүүд яг ингээд явж байгаа л нэг хүн хэлэхэд Нэг хүн Удаа яаж тэр нэг удаа хуулцаг өжөд олдсон гоё тий. Хүүчээ бондоц юм уу гэж байгаа шүү те. Сквал турц юм уу даач гэдэг ч юм уу. За ингээд хичээж байгаад гоё дээдлэгт багсга багт орчлоо тий. Тэнгүүт ер нь багийн ахигч нар ер нь хэр хүлээж авсан. Одоо зөндөө олон одоо дурсгалтай тамирч байгаа одоо шүтэж явдаг тамирччин ч байсан бах ингээд оронгууд уур амьсгалтын оронгууд ер нь хэр хүлээж авч байна.
би бүр нөгөө анх орчихдоо яаж эднэртэй яриа өтөх үү те. Эхлээ юуцсан мэдлэндээ тэгэл таньж мэддэг хүмүүстэйгэл мөнгөчин амт хоёртойгоо л байх бахтай гэж бодоод. Энэ амраах манай залуу Монголд байсан байхгүй. Тийм үү. Тэгээд амраахыгаа таньдаг. Тэгээд амраах бас надад гоё хандаад. Тэгээд ах нартайгаа харьцаал. Тэгээ үтсэн бүр гоё хүмүүс хийсэн. Нэг уулзаад үзсэнтэй ч хүмүүсээ чигдэж Хараад байсан яагаад байсан чинь. Хараад анх бол тэгэл амар их зантай л гэж харж ирсэн. Тэгсчгүй. Шаа Ахнаар ер нь хэр шоглож байна. шоглоо штэ тэгээд. Тэгтээ тэгшин зүгээр тоглоом штэ. Жохон эрэхтэй хүмүүсийн дунд байх л юм. Эрчүүдийн хоорондох шоглоомыг бол ойлгоно гэж байна. Хамгийн амар шоглож байсан юм байна. Нэг сэтгэл санаанаас чинь гарддаг яа гэд. Шоглож исэн гэж жохон зэмлүүлж исэн л удаа байна. Тийм. За, анандын хувьд яг нөгөө юу яа л та гоё эхлэлээс нь яг анх ороход багийн тамирчдын уур амьсгал хэрвээсэн бас яг Батбаяр шиг тий зүр нь өөрөө уусах тал дээр яг ямархуу ингээд хичээл зүтгэлийг гаргаж ирсэн бэ. За яг нөгөө надлан 23 онд намайг ирэхэд юу ийс. Нэг ч юм манай юм байхгүй. Одоо ингээд Батбаяр эдэр дээр бол ингээд таних хүн байгаад байж тээ мөнгө ч юм би наваг ирсэн чинь хинч байхгүй. Бүр ингээд огт танихгүй байх нэр. Тэгэл амар хэцүү. Хамгийн ер нь баг жоохон нь 20 хэд мэдтэй байсан юм шүү яг намайг ирж байсан. Тийм. Тэгэл нэг ч танихгүй. Тэгэл нилийн жимээгөө явж гаал. Тэгэл гайг болцсон. Тэгээ явж байгаа л угаасаа хүн аяндаа тэгэл юм яриад гайг болчих тийм л. Дөрөв чиг нөгөө цэгийн хангалах холбогч том ах гээд одоо яг байхгүй байгаа хүмүүс бүгдээрээ байсан. Тэгэл хамгийн жоохон нь бол орж ирсэн. Та хоёр дүүл хамгийн анх та хоёртой яриа өвдөжсэн хүнээ сандгүй. Хамгийн анх чамтай төрүүлж юм ярьсан хүнээ. Сандаг. Хин бэ? Юу гэж анх яриа өвдөж? Одоо Минтана говьтойгоо билгүүтэй ах. Өмнөнийг багтсан. Тэр ах нэг хайбол хийжсэн байхгүй. Тэгсэн чинь би жоох намхан дөөрөгцэн. Мэдхгүйсэн анх ороод. Тэгсэн чинь би боох надад ирж хэлжсэн байхгүй. Агамд натаа өндөр өргөөрэй. Тэр амар гой санагдчихсан. Nice та. Тэр одоо мэдгүй байна. Гэтэ бараг л нэрээ бибо ах тэмүүж ах отгаах гэдэр л ах. Яг ингэрээ тэгэрээ гээд тэр чинь нөгөө залуучууд орохын 7 хоногийн өмнө л ирсэн би. Болохын өмнө. Тэмүүж ах гэдэр л ах. Анх яг юм ярьжсэн. За ингээд яг лигт орчлоо штэ. Тэнгүүд одоо та хоёр мэдээж үзэж харж явдаг өчнөө одоо гой гой ахнаар байгаа штэ шүтдэг ч юм уу те. Тэгэл яг тэднэртэйгээ тоглоал ирсэн чи ер нь ямар сэтгэрсэн. Ер нь гэхдээ тэрийг ярихаас өмнө ер нь ямар Монголын лигээс ер нь ямар шүү чи ямар тамирчид ер нь үзэж өссөн бэ? Анд юуд. Үзэж өсвөө ер нь. Би нэг үздэггүй байсан юм. Үздэггүй байсан үү те. Зүгээр яг мэддэг нь хангалах амрах хэдэрлээсэн. Тэгээ яг ингээд ганц үздэг. Яг нөгөө хинтэд шигшиг яах нар ирсэн улсын аврагаар. Тэрнгээр би амраахтай л ганцхан зургаад оруулжсан аахгүй юу. Тэгээ одоо ирээд ингээ харахаар амраах хангалах гэдэрт ингээ нэг баг болцсон. Ер нь л амир сэтгэл амир өндөр гоё идэг. Бас зургаад оруулсан цомд хамт тоглоорсон. Ингээ нэг багт орцсон явж байна. Тэр үе чи ямар ч нөгөө зүгээр зургаад оруулж байгаа эзэж нэг баг болно гэж төсөөлөгөө явж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгж явж хаад нэг багт болцоо одоо явж байна. Би бас нэг яг тэгэж үзэж өсөв. Би ер нь яг 11 дугаар ангиас л яг л тууштай болболоор байсан. Яг тэр үеэс л нөгөө ах нарын бичлэг нэг амар гоё гоё ороод идэг шин. Тэр үеэс л хангал ахыг л амар харж ирсэн. Ямар мундаг хүн бэ гэл. Тэгээд 62 тоо явж байгаа л амраахын бичлэг ороод тэгэл тоглолтын үзэл дэмжээл гэж байгаа л тэг чинь нэмэгч чи өөрөө багт нарч явж ирсэн. Аа тэгэхээр бас нэг юм хувь төрөг гэдэг зүйл те яг нэг үздэг хүмүүсийнхаа багт орох бас амар гоё байдаг баха. Ханд айгуу төсөөлөг юм их болд юм лээ. Амьдралдаа. Тий, айгуу төсөөлөг юм. Одоо тэгээд лигт ороод бүр ингээд одоо лигийн одоо Монголын хамгийн шилдэг тамирчдтай хамт тоглоод байна шүү дээ. Тэнгүүт одоо за суур ч юм уу те. За одоо дааж аргалах ч юм уу те ингээд шилдэг тоглолттой тамирчтай ингээд нэг талбай дээр гараад тоглох юм хэр юм бэ? Яг бүр эсрэг тоглохоор бүр хэр юм. За одоо нөгөө 2 дахь жил болсон болохоор нэг яха байлцсан байлээ. сэтгэлийн хувьд бол яг анхны жил мэлэх юм бол тэггүй жоохон сандраад. Тэгээ яг нэг хамгийн анх лиг ихэд талбай дээр гарахаар угаасан гэж жоохон сонирн болдог ингээд. Бараг
Тэгээд талбайн гаднаас харахаар талбай амар жижиг харагдаж байгаа мөртлөө гэсэн. Яг дотор нь ороод зогсоор бүр амар том харагддаг байхгүй. Ингээд үзэгч ордон бүр амар том харагддаг юм бэлээ. Яг анх тэрийг за одоо бол талбай дээр орж урахад зүгээр л хэвэн юм. Нэг дассан байна. Тийм дассан. Батарын үед Миний хувьд за юу ч гэсэн нэг гоё явддаг юм аа гэхэд за зүгээр дээшэл босгоод бол гэж бодчих давуулт нуултын. Тэгээд яг хамгаалтанд гарахаар бол тэгээд за зүгээр л рефлексээр л босгох юм. Очоод бие өгөөл үзьгээл. одоо өчтөд даваалтууд хийдэг тамирчид байдаг шүү дээ. Тэнгүүд яг тэд нар гарах галч яг бэлдээл засахдаа яг над бодлоо боддог. Тийм юм бодвол алдчих. Юм бодохгүй олдохгүй хаа миний бодлоор. Үгүй зүгээр л за шууд авна л гээл тэгэл жоохон сандраад ивэл нэг гүнзгий амсгаа авал жоохон бие суулж байгаа. Тэгэхгүй бүр амар чангарч юм бол хөдөлдөг байхгүй. Тэгээд нэг амсгаа авал за гэл. Тэгэхээр гайгүй. Тэгтээ ер нь тэгдэж шүү дээ. Одоо ингээл бүжигч бай, спортч бай. Яг гарахын өмнө амар ингээд сандарч гарчингууд ингээм амар тавьчихдаг шүү дээ. Би бол надад бол бас тийм хит хитэн бол зүйл тохиолдол бас гарахын өмнө ингээл амар сандраал яана гэл бүр ингээд чичрээс салганж агаад гиз өвч мөдөд. Тэгж агаад яг ингээд нэг 0 орморч ирсэн. Яг ингээд гарчингууд амар тайван бүр ингээд бүхнийг чадчих юм шиг амар мэдрэмж төрж мөрөд. Хайртаас тэгт юм шиг үү? Тий, ерөнхийдөө бол. Гэтээс тэр яг ингээ гаднаас нь харж байгаа дотор нь орохоор ингээ бүх юм ингээ амар том харагдав. Бүр шал өөр мэдрэмж. Тэр бас мэдрэмж амар гоё юм шиг байна. Би яг ингээ төсөөлөнгүүд надад. Тэгээд ингээд хүмүүс ингээд бас амар буруу уддаг байхгүй. Зурагтаа ингээд камераар бичиж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр давуулт идэр чи ингээд амар сул харагдаж байгаа шүү дээ. Новтлооны очиод өөртөө авчих юм шиг нэг ярьдаг байхгүй зарим хүмүүс. Яг үндэ яг тэр талбай дээр харангууд бүр тэгдгүү л байхгүй. Тэр шүү дээ. Хүмүүс амар мэдхгүй байж бас зарим нь амар юм. Гүүгээ чи очоо аваач ямар муу юм бэ. зураг амжихаар газар ах. Тийм амжихаар газар ах тэр момент идэр ч мушаал өөр шүү дээ. За өнөөдрийн хамтарч байгуулгаар So Smart, Social Pay, мөн эрүүл мэндийн ус, Dr. Water, мөн Монголын үндэсний брэнд, хушган брэнд, мөн манай хаяг хийж гисэн CD дизайны хамт олон болон виртуал оператор Lime нар хамтарч ажиллаж байна. За хамтарч байгууллагуудаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. За одоо дараачаас идэв. Ер нь биш дээ. Лигт нь одоо 16 багтай. Эрэгтэй эмэгтэй нийлээд 16. Агуу 9-7. 16. Тий. Та хэд эмэгтэй тоглолтууд үзэж байна уу? Үзэж байгаа. Үздэг. Нэг нь болохоор үгүй нэг л. За гоё краш эмэгтэй тоглогч байна уу? Байхгүй шүү дээ. Байхгүй юу? Тэр нүч байдаг юм аа. Батөр нэг надад бүр ямар ч краш байхгүй. Ямар ч краш. Нэ зөвхөн ч байхгүй. За волейбол болилтой ядч байгаа үстэй. Волейболоос биш зүгээр өөр. Үгүй байхгүй юм. Нэр юм уу? Нэр. Тийм үү. Яагаад? Мэдхгүй надад хүмүүс ингэ за хөөх юм бэ гэж харчаал тэгэл ингээл байхгүй болчихсон шүү дээ. Ер нь бол бүр амар тэгэж урт хугацаандаа ч юм уу тэгэж амар крашлж байсан тохиолдол байхгүй тий. За анд. Мотол краш байгаа. За дээдлийг хэсэх юм байна да. Үгүй тэр үндий чадалдаг байхгүй би. Оо тэгээд тийм болохоор хэлэхгүй л дээ нэрийг. Тэгээд лигээс юм байна тий. Ярьдэн шүү дээ. Лигээс. Өөр ярьд юм уу? Ярьдэн. Аль баг нь хэлж болох вэ? Үгүй ярьдгүй шүү. Тэр чинь бол хотлаа. Өтер хийн дээ. Тэр чинь зүгээр л ихч. Манай ихч. Багина. Үгүй баг маг хэлж. Багина. Азар. Вау. Тэ ямар юм бэ? Гоё юм байна уу? Ер нь яа гэм бэ? Гоё юм. Тэгээ гоё зүгээр дэлгэрүүллээ л шүү дээ. Үгүй ер нь бол айгу нөгөө нэг дэлгэрүүлээд ирэх юм бол ойлгомжтой байхгүй. Шууд мэдчих магадгүй. Вау тэгвэл харцтай хүн болоод юм шүү дээ. Танай үеийн хүүхдүүдийн сайн болон муу тал нь юу байгаад байна? Яаж өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ? Сайн тал нь юу вэ тэгэл
юу гэх юм бэ? Амар мэддэхтэй болцооц. Тэр нь одоо Тий. Одоо компьютер утас зарим манай үеийнхэн бүр тэгэл коин моин баг гаргая. Ютубер хийгээд чинь тэр тал нь сайн. Муу тал нь гэх юм бол тэр веб тамиг гэдэг бол зүгээр өсвөр насны хүүхдүүд ингээд яг шилжтэй насны тэр ингээд юм руу ингээд яадаг байхгүй. Би ч өөрөө бас яг тэгж байсан. Тэгээд яг тэндээс яг гарч чадах нь л тэгэл хүний ухамсар л юм шиг санагдчих. тиймэрхүү юм бол ер нь байдгүй тийм. Тий. Тэгээд муу тал нь хөдөлгөөнг болцсон. Тэр бол би бислок нэмэр муу. Тэгж одоо жишээл чам шууд мэдрэгддэг үү? Одоо жишээлбэл жоохон дээш үеийнх нь нэг юм байхад манай үеийнх нь нэг иймэрхүү байна даа ч юм уу. Тэгэл амар төнөө мөтө туранхай болчих юу ч байхгүй. Ер нь тийм санагдгүй те. Муу тал нь л тэр юм да. Тим хүмүүсд үзчихвэл манай эм спорт аппектаар шууд орж ирдэг те. Зөвлөгөө авч болно шүү надаас. Тийм Батбаяраас одоо энэ доор Instagram-ыг гарч ирж байгаа. Одоо тэгээ яг нэг амар юм хөгжсөн. Сайн тал нь их юм бол мэдээж ялч амар мэдлэгтэй болсон. Батбаярыг хэлж байгаагаар тэгээд мэдээлэл аваад одоо баг ингээд автобус зугаахаар хоёр хүн ингээ хоорондоо баг англи банглиэр яваад байгаа байхгүй юу? Ер нь бол тийм одоо хаасаг амар хөгжсөн. Ингээд тэр нь ялч хүн ингээ нөгөө утас сошиал орчин ингээ бүх мэдээлэл аваад ийм байгаа. Нөгөө талаараа гэх юм бол нөгөө бас сошиал орчин Facebook дээрээ хүмүүсийг айгу муухагаар хэлж. Одоо жишээлбэл тамирчдын лайвны доор ингээд хэлдвэр бичдэг. Бичдэг юм байлээ яг нөгөө сүулт ингээд тоглолтуудын комментиг уншихаар тэр нь бол жоохон буруу тэр ялчуудын хувь хүний ухамсарын асуудал ах гэж боддог. Тэрийг нэрээ гоё лавшруулж ярий. Тэр ихтэй бичиж байгаа хүмүүс нь яг нэг 40-оос нэг 50-ийн хооронд нэг ах их яг тийм нэг ах. Сквал бүр жоохон хүүхдүүд юм шүү. Тэр ч одоо уучраа мэдгүй. Бүр амар жоохон ч нэг юм шиг. Яг нэг спортоо мэддэг хүмүүс нь болохоор спорт муулаад байгаа нь болохоор жоохон хөшөө хүмүүс байгаад тийм гэж. Яг ийм хоёр талын хүмүүс баг шүү. Нэг нь болохоор яг спортоо мэдэж муулаад байдаг. Нөгөөх нь болохоор бүр юу ч мэдгүй зүгээр л хараагаар ингээд үгүй спортоо мэдж байгаа гэдэг нь зүгээр тэр ах ихснэр зүгээр залуудаа л тоглож байсан баг. Тэгээд яг ингээд мэрэгжлийн төвшөнд бол тоглож чадахгүй шүү дээ. Тэр нь мэрэгжлийн төвшөнд тоглодог хүмүүс ч гэсэн арай өөрөөр шүмжлэх хэрэгтэй хүнийг тэр тоглолтож мэдж байгаа энэ хүн яг ийм алдаа гаргачлаа ингэчлээ гэд юм юу ч дуурахгүй. Харин тэр мэдхгүй харин баг мэдлэгтэй тэгж их муулдаг байхгүй. Тийм тий. За тэгвэл энийг гоё лавшруулж асуухад та хоёрт ер нь амар иржсэн хүнд коммент байдаг уу? Тэгээ тэрийг яг ингээд одоо тиймэрхүү одоо за дайралч юм уу те тиймэрхүү авсны дараагаас амар тийм сэтгэл санаагаар унжсэн үү? Тэрийг бас хэрхэн даван туулсан бэ? За би нөгөө нодлон 16 татал лигт орчиж байгаа шүү дээ. Тэр мэдгүй нөгөө Angel гэдэг дээ шүү дээ. Тэрэн дээр бүр амар илдээ юм иржсэн аахгүй. Тэгэхдээ тэрийг бол нэг тоогоогүй л дээ. Тэгэл Angel устгацсан. Тэгтээ юу ирж байгаа юм. Үгүй тэгэл илдээр хэлж байгаа юм чинь бүр. Өстэй баг яаж орсон ингээл. Тэгээ нөгөө зүгээр хүмүүс нөгөө бодохдоо зүгээр өндөр болохоор чадна. Тийм тэгж бодоод байгаа байхгүй. Яг өндөө үгүй байхгүй. Амар хичээж байгаа. Тэгээ яа нөгөө амар өндөр байлаа гэд ямар ч чадваргүй юугүй байж болно шүү дээ тий. Тэгэхээр бас энэ нас айгүй хоёр талтай. Хүмүүс тэгээд хүмүүс чи тэр ер нь бол манай үеийнх нь л бараг битсэн байх гэж боддог. За хатаархал яваад тий. Тэр чинь нөгөө нэг энэжэл учраас нөгөө хин харагдахгүй учраас зүгээр дураараа бичдэг тий. Тэр үед сэтгэлээр амар унжсэн ер нь. Үгүй би тиймэрхүү юм наалтгаа хийцээ. Ер нь л наалтдаг юм уу тий. За тэгвэл нөгөө талаараа хамгийн гоё авч исэн гоё урмын өгөөд юу вэ? Гоё яг гоё ирчүүч аваад яг энэ урмын өгөр л одоо хүмүүс нэг тийм өгнүүд байдаг. Тэ нэг үг хэлчихэр тэрний толгойд нь бодогдоод тэр өөрөө бүр улам урам авч улам хичээж зүтгэлтэй болдог те. Тийм гоё өгнүүд юу вэ? Шууд одоо толгойд бодогдож байгаа. Би 100 нөгөө хөлбөлөө бэлцмэсэн гэсэн шүү дээ. Тэр нөгөө зунжинга фитнес хийсэн байхгүй. Тэгээд манай нэг ах орж ирээд манай гэрээ ажиллах. Орж ирээд нэг намайг ноолдог байхгүй ноцолтой жаа. Тэгжээгээл нэг гар хөлчээж мэж ирээд пүү наач ямар амар болчихсон би минийхээс том биш юм. Тэр үед амар гоо санагдчихсэн. Болцоо амар томорсон биш гэхдээ. Өөрчлөгдсөн нь мэдрээл. Өөрчлөгдсөн зургийг харуулж болох юм үзэж шүү дээ. Тэг болох хаа. За тэгвэл тэр оронд андыг сонсчээ. Тэрийг аа. Надаа тэгээд нэг яг хоо зөндөө хүмүүс юм хэлдэг л дээ. Гэтэ яг толгойд бууж байгаа юм бол байхгүй. Тэгээ яг ингээд шоо за ингэж хэлсэн дээ гэж бууж байгаа юм л байхгүй.
Тэгээ ах нар угаасаа амар дэмждэг. Тэгээ одоо би амрахтай бит хоёр өглөө 7 молгоос фитнес хийгээд ингээ бэлтгэл хийдэг. Нөгөө тэмцэн юутай ч хийсэн одоо өнөөдөр 5-аас бэлтгэлтэй гэх юм бол өглөө нь эрт ингээ жим юм хийгээд сая нэг хэд хоногийн өмнөөс тэгж ихс. Тэгээ ер нь амраахтай бэлтгэл хийгээд хоёлаа ингээд явчихдаг байхгүй. Тэгэхээр л Ах нараас ер нь амар уран мөг сонс. ер нь тэгэл амжилтын түлхүүр бол тэ бэлтгэл бас дахин бэлтгэл маш шаргуу хөдөлмөр угаасаа харталтанд байгаа ш тэ тэрээс хүмүүс ойлгодог байх хэрэгтэй. Хөдөлсөн мөгдөг угаасаа шагнаа. Тоглолт хүнс амар чухал. Олцлоо. За харъя. Нэж амар зүг. Юу ч баримл болцсон ба шүү дээ. Өөрчлөгдсөний дараа юм уу тэ? Оо Амар хатарга фотошоп. оо энэ янзлцсан байна уу? Вау, nice. Өдөс тараар хэлээ. Нэрэ. Үү. Тэмцээнд орсон уу? Гэхдээ би нөгөө натурд орохгүй 9 сард нөгөө натурд орохгүй байсан бол улсын аваргад орох гэсэн байхгүй. Фитнес ээ нөө? Аа. Жиндээ сонирхолтой улсын аварга гэдэг яг анх удаа болох гэдэг. Тэрэнд яг орох гэсэн. Оо чистэй. Мундаг явсан биш үү? Бацаар чи ер нь айгүй атлетик хуруу муран дээрээ сониа. Хуран дээрээ. Тий яг ингээд хуруугаа ингэж гаа сониа. Тэгээ ингэж гараа тулчаад бие ингэ дээш харлаа хоёр гар дээрээ явж маав ер нь амар. Гараа ингэчээ. Тий ингээ хөлн дээшээ. Тэгээ ингээд хоёр гар дээр ингээ хөл дээр явж байгаа юм шиг явна. Тэгээ Instagram, Facebook дээр айгүйх тийм бичлэг нь ордог. Сайн гоё юм бэ те. За тэгвэл надад бас нэг асуулт байна. За та хоёрыг одоо яг миний ойлголтоор одоо яг энэ волейболын үндэсний дээдлэгт та хоёроос гадна баг нэг ганц хоёр л хүүхэд яг ийм одоо тинейжер байгаа гэж ойлгосон зөв үү? Тий. Бараг Тий. 18-аас доош 16-аас дээш ч юм те. Тэгэнгүүт одоо яг ингээд магадгүй яг энэ бичлэгийг үзээд те яг нэг юм би тэгсэн энэ хоёр шиг болмоор байна гэсэн хүүхдүүд ер нь хэр хугацаа шаардаж одоо яг эрчимтэй бэлтгэл хийвэл хэр хугацаа шаардсны эцэст ер нь орох магадлал одоо өндөр болох вэ? Дээрээс нь одоо яг юу хэрэг болох вэ те? Бэлтгэл сургуульд хоол хүнс гэлтгийж штэ тий. Тэгээ тэрнээс гадна одоо ямар тэмцээнд орчвол зүгээр ч юм уу нэг юм амар гоё зөвлөгөө гэвэл ямар байвал зүгээр. ер нь л нөгөө өөртөө хичээх юм бол хийж хийж бол. Би 2 жилийн өмнө л аймгийнхаа шигшээд орох залхутайсан байхгүй. Одоо болохоор бүр ингээд дээшээ тэрнээсээ хэд даваа явцсан байгаа. Тэгээ өөртөө хичээх. Тэгээ гэр бүл амар сайн дэмждэг байх хэрэгтэй. Тэр бол яг үнэ. Одоо жишээлбэл би ингээд лиг явна гэхэд ээж хоёр хичээлээ хийвгүй гэх юм бол тэгэл хичээлээ хийх байхгүй. Тэгээ гэр бүлийн дэмжлэг амар хэрэгтэй. Ер нь тийм өөртөө хичээгээд үнэхээр ингээд бас жоохон өндөр байх юм бол айгүй хэрэгтэй гэж байна. Одоо нөгөө нэг ойлол ер нь амар өндөр болсон. Монголын ойл. Монгол одоо манай үеийн амар өндөр болсон. Үерээ тий. Тэгээ өндөр байх юм бол бас нэлийн даваа тал болно. Яг гоё бүр амар тоочны иймэрхүү бэлтгэл сургалт хэрэгтэй гэдэг гэж бүр хэлвэл тиймэрхүү юм байна. Би бол тэгэл нэг өглөө өөрөө өглөөдөө гүүгээл өдөртөө заалны бэлтгэл хийгээд хинтэд байхдаа яг ингэж явдаг. Өглөө алгана уу? Тийм. Би нөгөө угаасаа өөрөө амар өөрөө ирцэрдэг. Яг Өглөө том юм бол ядраад нөгөө ямар ч ашиггүй болчихсон. Тийм үү. Тийм нэг 7 нөтийг өөрөө зохицуулаад 7 нөтний дээдлэлтэй нэг 4 багтал. За Батбаярын хувьд гоё зөвлөл Миний хувьд бол ийм юм хүний байвал өгөгдөл хүн болгоныг даваа чанар байгаа шүү дээ. Одоо анамдад бол өндөр тэгээд хүч байгаа байхгүй удаартай. Удаар бүр волейболд амар хэрэгтэй. Жинтэй зөгтөг. Миний хувьд бол хурд. Яг тэрэн дээрээ суурлаад ингээд хөгжүүлж чадвал амар сайн. Тэгээд зөвлөгөө өгөх дасгал гэвэл тэгэл ер нь гүйлт штий. Амар хамгийн хэрэгтэй. Тэгэл гүйлтийнхаа дараа гар дээр сүнэл тэгэл халсан биеийн дээр илүү сайн хийж чадвал тэгэл амар чанартай. Өглөө бос. Өглөө л хамгийн ашигтай. Өвөл тэгээ Монголд бас хэцүүлтэй. Тий өвөл чанартай. Утаатай. 100 болгоё. 100-ыг л ер нь гоё ашиглаж чаддаг. Гэтэ одоо сургууль боломж ер нь гай заалтай болсон мэт заалууд. Тийм. Тий. Тэгэхээр заалд очиод гүйл тэмдэглэлээс өөр бас орлуулах бэлтгэлүүд үсгэж болох тий. Тэр тухайн багшаасаа л тэгээд шалтгаалах. Тэгээ багш нараа хичээж байгаа хүүхдийг бол үгүй гэхгүй хөө. Тийм.
Одоо фитнес ус ч юм амар өглөөр донгодог болсон шүү дээ. 6 зарим нь 5:30 гээд донгооч. Тэрэнд нэг сарын 150 сая төгрөгөө явуулчихвал тэгэл. юм болно те. Сая ярьжсэн нөө ар гэрийн дэмжлэг юу чухал гэдэгсэн. Ер нь манай хоёрын ар гэр нь ер нь хэр дэмжиж чинь ер нь анх ингээд лиг тоглоо гэхэд ер нь хэр хүлээж авсан бэ ер нь. Ээж хоёр ер нь л авд дэмждэг. Юу 2 анаас тоглолдог байх нь 2 анаг бол хичээлээ хий гэд болилцсон аахгүй. Намайг болохоор амар дэмжиж гэд явуулдаг. Тэрний ачаар ч гэсэн бас ингээд лигт ороод ингээд явж байгаа. Анд айлын баг уу? Би айлын баг. Тэр хоёр хичээл. Зөө. Батори Амар дэмжин ээж байгаа хоёр. Би бас айлын баг дээр ганцхтай. Тэг бүр ирэх юм балаа. Амар ирэх дураараа. Тэгээд аав ээж бол тэгэл би юу хийнийг нь тэрийг л хийн. Тэгэл байж. тэгэхээр ер нь бол бас энэ амар сайн дэмждэг байх нь шүү дээ. Би хичээлээ хийхгүй волейболтой ингээд бүр ингээд бэлтгэл цаг цагаар хавуулж юу ч хэлэхгүй. Тэгэл байж. Тэгэл ийм хэрэгтэй боллоо, тийм хэрэгтэй боллоо гингүүтэл тэгэл зааваа. Зүгээр аав. Одоо ингээд жишээлбэл аавын карт одоо банкны надад явж идэв шүү дээ. Тэгэл одоо бүр тэг хэрэгтэй юмдаа хэрэглээрэй гэдэг. За тэгвэл наа. За тоглогчдоос хамгийн нэг болчт юм гэж бодоо да. Хоёр яг багын хувьд тий. За тийм ярьж. За манай хоёрын хувьд одоо дээдлэгт ороод нэг жилчлээ, нэг 2 жилчлээ мэдээж одоо их их тоглогчдыг мэдж байгаа шүү дээ. Та хоёрын хувьд яг байрал бүр дээр шилдэг тоглогчдыг нэрлэгээвэл яг байрал бүр дээр шүү. Яг өөрийнхөө гэсэн гарааны 6 гэсэн үг шүү. Тэгээ гарааны 6 тамирчныг. Тэгэл. Багасаа юм уу? Үгүй. Лигээс бүр дээдлэгээс. Лигээс угаасаа мэдээж. Тэгээ лигт байхгүй байсан хүн ч байж болно, байгаа хүн ч байж болно. Тэмээ тэгэл өөрсдөө. Тэгэл өөрсдийнхөө энэ байрал дээр бол энэ хаан шиг тэгээ энэ Монголоос шүтгэхтэй. Монгол тамирчдаас. Одоо нам ах зэрэг угаасаа амраах. Монголд угаасаа номер 1 найдлын лигийн угаасаа шилдэг хаагч болцсон. Гөө бүгд нэрлээд явчих. Бүр байрал болоод нэрлэгээ зүг хэлсэн. За. Тэгээ нам ах зэрэг амраах. Ээл дээр одоо Цэрэнбаатар ах. Тэгээд холбогчийн эсрэг дээр хангалах. Өндрийн товтлогч нь Баажах, ин Хэрдэн ах хоёр. Тэгээ нэг нам хагас нь Чойжах. Зэ. Баг ихэд баяр. Миний хувьд бол 3 өндрийн товтлогч нь холбогчийн туслах дээр хангалахыг их талаас суурахыг баг талаас Баажахыг тэгээд 2 нам дээр нь амраах баярсах ах хоёрыг асууг юм ярьж байна. Тэгээд ээлэр нь бол тэгэл бунжаахыг л дээ шүү дээ. За. За ингээд яг хоёрын баг хоорондоо тоглол хэн гэж байгаа гэдэг. Батараа манах. Батараа. За та хоёр тэр нь фэн бейстэй болж гин үү? Яаж гин? Хүмүүс зураг авахлаа гэж гин үү? Яаж гин нэрээ? Одоохондоо тим эхэлж гин арай эхлэх байна уу? Арай эхлэх байгаа. Би сая идэрчүүдээр очисон чинь доорндод амар их зураг авах болж тоглолт араас амар их ундаа юм. Нэг охин бүр нэг юм бөмбөг ингээд нэгцэн. Цүнхний аасар. Тийм өгчээсэн. Идэрчүүдээр очиод ямар тааш. Лиг дээр ганц хоёр нөгөө жоох хүүхдүүд зураг мөргө хаяах болдог. Батбаярын хувьд ч гэсэн яг нэг тэгж ирэхгүй байгаа ч гэсэн ер нь л үзээд дэмждэг хүмүүс ал зөндөө байгаа байх гэдэгт л итгэлтэй байна. Одоо ч дөнгөж лиг эхэлж байна. Харин дөнгөж лиг эхэлж ороод тэгэхээр чинь өчнөө хүмүүс үзээд мэдээд авчих шүү дээ. Одоо ар гэрийнхэн ч хүртэл уг нь дэмжигчтэй. Найс нөхөд чинь ч гэсэн одоо дэмжигчтэй. Тэгээд гой урмын үг айгу их сонсд юм байна. Тэг ер нь л сэтгэл зүйч ч гэсэн айгу сайн байна гэж миний хувьд бол юу харж байна. Санаа зовхгүй нэ. Тэгээ ялангуяа юм өсч явж байгаа юм залуу тамирчид бол ийм ар гэр болоод одоо тий хүмүүс ар гэрийн дэмжлэг тэгээ бусад одоо хамт нөхдөд дэмжлэгдэх чинь яг амжилт гаргахад бол амар том чухал нөлөөлөх юмнууд байхгүй. Ялангуяа хувь хүн талаасаа ч тэр баг талаасаа ч тэр тий хувь хүн өөрөө амжилт гаргаж чадвал хөгжөд бол баг нь дагаад амжилт өрнөхээр маш гоё ирээдүйдээ хоёр тамирчинтай уулзсан баяртай байна. Баярлалаа. Та хэдийн багийн ойлголцол ер нь хэрэг баг дотроо хэр ойлголцож байна?
харилцаа хандлага ч юм уу ер нь ойлголцол хэрвэн да. Ойлгохгүй оо хангалттай өөрсдөө яриад ингээ явчихж байгаа. Тэгээ холбогчтойгоо нөгөө нэг бас ойлголцоо тааж явах хэцүү л байдаг л та. Мотоки. Тийм мотокитэй. Хэлхийг нь жоох ойлгохгүй гэдэг. Тэгэл ерөнхийд нөгөө татаа тунгахаараа тэгэл холбогчтойгоо тэгж л ойлголцсон. Тэрнээс бол ах нар мах нартай бол ямар ч асуудалгүй. Багийн уур амьсгал ч гэсэн ер нь гоё. Батарын хувьд яг одоо шин сэтгэлдэлчтэй тий. Ер нь багтаага баг хооронд иж одоо уур амьсгал нь ер нь ямар хөө гэж санагдаж байна. Багтаага ойлголцоход ер нь хэрвэн. Гоё штэ. Манай ах нар ч одоо бүр баг найзын дундаа орц баг найз шиг л байдаг штэ. Тоглолтын донд бол тэгэл мотокитой л ойлголцсон багт манай гол тэгэл. Аврагдөө. Мотокитэй л ойлголцсон байхад мотокитэй ойлголцоод яг ямар асуудал гараад байна? Ялч хэлний асуудал байна. Холбогч чинь нөгөө бүх тоглолтыг ингэх ёстой. Тэгээ нөгөө гадаа тэмэрчин дээрээс. Тэгээд нөгөө жоохон болохгүй байгаа. Яалч нөгөө нэг бүх ирж байгаа бөмбөнд холбогч хоёр төрж байгаа болох. Оноо олгонтой холбоотой учраас цаагаад л та. Өмнөх дугаар дээрээс ихэн бааж амар ирээсэн. Коучтой эхлээд ойлголцож байгаа хэцүү байдаг гэсэн гээд 30 секундын тас авсалгаанаар дүг гингүүд нь ингэж зогсож байгаа. За гарыг гэдэг буцаад яждаг гэсэн шиг. Гэхдээ мэдээж хугацаа хэрэгтэй байх. Тэгээд ойлголцоод ирвэл мэдээж амжилт үнэн баг тийм. За тэгээ ямар ч ч одоо ер нь бол одоо хүүний одоо фэн гэлтгүү одоо багийн фэн гэдэг чинь бүгдийн фэн гэсэн үг шүү дээ. Яг багийг бүгдийн бүхлээр нь дэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр та хоёрын хувьд одоо яг энэ натур багс багийг үзэж хөгжөөн дэмждэг үзэгчдтэй хандаад гоё үг хэлээч. За тэр хэлүүлгийн гоё дуусах цаг болсон байна. За мэдээж амар олон ивент итгэгч байгаа. Тойгоо дэмждэг хүмүүс ч байгаа. Тэгээд хүмүүс бол одоо бүр нэг чат дээр натур багс юунууд ингэж байдаг аахгүй пэйж Facebook чат байдаг. Тэгээд тэн дээр бас манай үзэгч нэг дээрээ. Тэгээд хожил ажигталтай хамт байж нөгөө бид эдэг байнга дэмжиж ингэж ирж үздэг. Бүр хавс степэрэнэ ирж үздэг. Дэмжигч нартай ямар ч тач бүгдэнд нь баярлаа. Тий, хэлж гоё. Ивент итгэж дэмждэг аав ээж ах эгч нартай бүгдэнд нь баярлаа. Тэгээд хүүхдүүд үзчихвэл бэлтгэлээ сайн гэрээ гэж хэлээ да. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн хамтрагч байгуулгаар Манай гişүүд явчихсан. Би зөвхөн явчихсан шүү дээ. тэгээд за баярлалаа гэж хэлж байна шүү дээ. За манай өнөөдрийн дугаарын хамтрагч байгуулгаар So Smart Social Pay, мөн эрүүл мэндийн ус Доктор Батар, мөн Монголын үндэсний брэнд Хушган брэнд, за мөн дээрээс нь Virtual Operator Lime, мөн City Design нар хамтарч ажиллаж байлаа. тийм. За тэгээ энэс мөн гадна одоо нөгөө манай энд байгаа барьж байгаа бүх бүтээгдэхүүнүүд ч манай натур багсын ивент итгэгчид байгаа. Тэгээд дээрээс нь энэс гадна зөндөө одоо ивент итгэгчид бас байгаа. Тэгээд багийн амжилтын хамгийн гол үндэс нь бол бас яалтчгүй спонсор байгууллагууд байдаг тий. Тэр багийг бас амжилттай явахад маш том нөлөө болдог хүмүүс байгаа. Тэгэхээр бүх хамтрагч байгууллагууд болон спонсоруудад баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд манай хушхнаас өнөөдөр хоёр тамирчиндаа бэлэг явуулсан байна. За тэгээд Гой самар шүү. энэ ихтэй айгуу гоё тий. Баярлалаа. За тэгээ өнөөдрийн урилгыг хүлээж авч оролцоод амар гоё яриа өрнүүлээд тий. Тэгээд ярилцсан маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. Тэгээ тэмцээн уралдаанаас амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн дуусчихоо. Тэгээ. За тэгээд өнөөдрийн дугаар маш хөөрхөн хөгжилтэй, сонирхолтой яриануд болж өндөрлөж байна. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай. Баярлалаа. Тийм.